Хавар ихэлсэн тариалалт үргэлжилж байна. За манай сэтгүүлч Дархан уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайгаас сурвалжлага бэлтгэлээ. Газар тариалангийн бүс нутгийн энэ жил 10,000 га газарт тариалалт хийхээр төлөвлөсөн байна. За энэ жилийн хувьд тариалангийн тухай хууль батлагдаж, бордоо болон үр тарианы дэмжлэг тариаламжтад очжээ. Гэхдээ өмнөх жилүүдийнхээс илүү ургац авахд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдж байгааг онцолсон байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Дархан уул аймгийн Хонгорын сангийн аж ахуйн газар тариалангийн ажилтай танилцж, тариаланчтай уулзан тариалангийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Өнгөрсөн жил тус газар 19,000 га талбайд тариалалт хийсэн боловч байгалийн давшгүй үзэгдлээс болж ургацынхаа 60% алдсан байдаг. Энэ утгаараа тариаланчид ихэвчлэн тариалангийн эрсдлийн даатгалын талаар болон гангачгаас сэргийлэх үүднээс талбайн усчлуулалтын талаарх тусламжийг хүслээ. Мөн тариаланчид тулгамдж байгаа асуудлаа дэлгэн ярьлаа. Эдийн засгийн зээл хууль авъя гэхээр нөгөө зээлийнх нь босхны хүн дэр. Ялангуяа барьцаа хөрөнгө нь байхгүй. Тэгээд ахуулахаар тэр аудит гэдэг юмар нуурна гэхээр бид нар чинь зарим жил урагшаалсан сүүлийн 3 жил 10-аас дээш гэдэг чинь бас хатууд чад. Тэгээд энэ жил би одоо хүртэл зээл авч амжаагүй. Малчид малаа эхлээр тавьж байна. Одоо сүв сайлаад ийлэхгүй. Тэгэхээр энийг л одоо багс гэсэн хэсгийг борлуулаад боловсруулад ингээд өгчих хөл одоо энэ малчтад их хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо малчид суурин газар руу ойртох гээд одоо 110 сарын хөрөнгөт л одоо наашаад авшаад ирдэг. Яагаад тэгэхээр одоо нөгөө чинь юмаа борлуул бас одоо бэлчээрээ одоо тарай дуусаагүй байхад ороод ирэн. Би өөрөө тариаланч хүн. Тарайчин малчин хоёрын зөрчил би тэр тариалангийн хуулийн дээр бас харсан л да. Их хүнд байдیں۔ Энэ жил тус тариалангийн талбайд 11,000 га газар тариалалт хийх ёстойгоос 10,000 гаад нь тариалалтыг хийж байгаа юм байна. Харин тариалалтын зориулж 560 тонн бордоо захиалсан боловч ердөө 126 тонн бордоо хүлээн авсан талаар хэллээ. Тариалангийн тухай хуулинд тариаланчийн технологийн талаар мөрдөх нэг томоохон арга хэмжээнд үрийн аж ахуй үрээ тогтмол шинжилж байх гэсэн заалттай байгаа. Тэгэхээр зэрэг үрийн аж ахуйнуудаа хөгжүүлээд эрдэмтдийн шинжилгээний байгууллага үрийн аж ахуй за тариалангийн аж ахуйн хоорондын эрдэм шинжилгээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих ийм асуудал бид бүхний төлөвлөгөөнд орсон явж байгаа. Тэгэхээр үрийн аж ахуйнуудаа бид хөгжүүлнэ. Тариаланчдад тулгараад байгаа асуудлуудыг салбарын сайд болон мэргэжилтнүүд сонсон, цаашид тариалалтыг дэмжих, тариаланчдын хууль эрх зүйн болон эдийн засгийн боломжийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулан асуудлыг шийдэх тал дээр ажиллана гэдгээ